Эрчим хүчний салбарын цалингаа 30% нэмэгдүүлэх шаардлага тавьж жагслаа. Ерөнхий сайд 146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөлснөөр шалтгаглаж төвцнүүд иргэн ирлээ. Ахмадууд сарын тэтгэврийнхээ 30-аас 40-50%-ийг эм авахд зарцуулж байна. Эрдэнэс 5-7 хувьсад компанид томилогдсон бүтээмж хяналтын менежерүүдэд 624 сая төгрөгийн цалинг олгожээ. Оройн тэргээ үзэгчдээ цаг 7:10 болсон байна. Тэнгэрлээс 7:10 мэдээллийн хөтөлбөрөөр эхлүүлж байна. Эрчим хүчний салбарын нөхцөл байдал үнэхээр эгзэгтэй зэгтэй ирээд байна. Олон жил үн тогтоох хадуу бодлого байрснаас үүдэж энэ салбар санхүүгийн гүнзгий хямралд орсон нь ажилтнуудын цалин хөлс нийгмийн баталгаанд шууд нөлөөлж байгаа юм а. За тиймээс Монголын эрчим хүч, геолог, уул уурхайн үйлдвэрчний эвлэлээс үндсэн цалингаа 30%-аар нэмүүлэх, за хөдөлмөрлөх эрхийг хангах зэрэг шаардлага тавьж өнөөдөр төв талбайд жагсаал зохион байгууллаа. Эрчим хүчний салбарт ажиллагчдын 80% нь хөдөлмөрийн хортой халуун нөхцөлд ажиллаж байна. Энэ салбарын ажилчдын үндсэн цалин сарын 1.3-аас 2 сая төгрөгийн цалинтай байна. Өнөөдрийн байдлаар төсвөөс цалинждаг эрчим хүчний салбарын 12 мянган ажилтан байна. За энэ ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэхийн тулд өнгөрсөн жил цахилгааны үн тарифыг бол нэмсэн байгаа. Гэвч энийг үн нэмэхдээ 10% л нэмсэн. Бидний шаардлага бол 30% байсан. Гэхдээ өгөх боломжгүй байна. Дулааны үнийг нэмэгдүүлсэн хойшлуулснаас шалтгаалаад цалин хөлсийг нэмэх боломжгүй байна гэдээ 10% нэмсэн байна. Гэвч энэ 10% нэмэгдэл бол цалин хөлсийг эрчим хүчний салбарын ажилчдын нийгмийн баталгааг хангахад бол үнэхээр хүрэлцэхгүй байна. Амлаж чадаагүй ч гэсэн бидний ажлыг Зандан шатар ерөнхий сайдаар томилогдоод дулааны үнийг нэмүүлэхгүй байх улс төрийн шийдвэр гаргасан. Энэ нь салбарын хөгжлийг харсан шийдвэр бус өөрийнхөө албан тушаалыг удаан хугацаанд хадгалах, засгийн газрынхаа насыг уртасгах аргаа ятсан популист алхам байсан нь одоо энхүү илчлэгдэж байна. Дулааны үнийг 30%-аар нэмээгүйгээс болж эрчим хүчний салбарын 12 мянган ажилчин ажил хаях, эрчим хүч доголдох, хамгийн гол нь хагас 100 жилийн настай үеэ өнгөрөөсөн техник төхөөрөмжөд шинжилэл хийх ажилд чөдөр тушаа болж байна. Эрчим хүчний салбарын энэхүү цалингаа нэмүүлэхийг шаардсан ч энэ онд лав боломжгүй гэх хариултыг салбарын сайд нь өглөө. За учир нь энэ салбарт цалин нэмэх мөнгө битгий хэл үр төлбөрөө төлж барагдуулах чадамжиж байхгүй болжээ. Тодорхойлбол эрчим хүчний салбарын үр 700 тэрбум төгрөгт хүрсэн. Үүнээс 571 тэрбум төгрөгийг нь яаралтай төлөх шаардлагатай байгаа гинэ. Иймд эхлээд өрнөөсөө салах шаардлагатай байна гэж тэрээр ярьлаа. Эрчим хүчний салбарын цалингаа нэмүүлэхийг шаардаж эхэлмэгц бодлого боловсруулагчид өн чөлөөлөх асуудлыг сургуулинд тавьдаг. Шинээр томилогдсон эрчим хүчний сайд найдлагын хувьд ч мөн ялгаагүй үн тарифын бодлогыг өөрчлөх шаардлагатай гэж ярьлаа. За ингэж яаж эрчим хүчний салбар өрнөөсөө гарна гэв. Эхлээд өрөө дарчихвал араас нь цалин нэмэх асуудлыг шийдэж болно гэж тэрээр ярьлаа. Цалин нэмэх тухай амлах боломжгүй. Яагаад гэвэл цалин нэмэх байтугай цалингаа тавьж чадах хэсэг тухай засвар үйлчлэгийг хийж чадах хэсэг тухай бид нар асуудал одоохондоо тэр нөхцөл байна. Тийм болохоор энэ үйлдвэрчний эвлэлийн маань энэ эрчим хүчний салбарын маань ойлгох байх. Ер нь бол мэдж байгаа. Өөрсдөө тэрийг ч илэрхийлсэн. Богино хугацаанд бол бид нар өөр ширээ дарах ёстой. Амьсгаа авах ёстой. Амьсгаа авсны дараа түрүү ярьж байгаа бүтээмжийг сайжруулах, оронтойг оновчтой болгох, зардлаа хэмнэх хамгийн чухал зүйлдээ анхаарах, эренбэ тогтоох. Ингээд явах юм бол цалин нэмэх боломж бол бүрдэнэ. Хэрвээ бид энд эрчим хүчний салбарын ажилчдын цалин нэмэхгүй байж байгаад энд бэлтгэгдсэн энэ инженер техникийн ажилчдаа алдах юм бол энэ салбар бол бүр маш хүнд байдалд орно. Тийм учраас бол тэр ажилчдын цалингаа нэмүүлэх байгаа тэр саналыг бол хүлээж аваад ямар нэгэн байдлаар шийдэл гаргаад ажилчдын цалинг бол нэмэх арга хэмжээг бол авах ёстой. Энэ бол энэ эрчим хүчний салбарыг удирдах байгаа сайд хүний үндсэн үүрэг мөн. Ямар арга, ямар механизмаар гэдэг нь мэдээж тэр хүмүүсийн боловсруулах ёстойг ажиллана гэсэн үг шүү дээ. Одоо эрчим хүчний салбар цалингаа нэмэх нь битгийхэл цалингаа тавихад ч хүндрэлтэй байгаа гэлээ. Арилжааны банкудаас зээл авч цалингаа тавьсаар өнөө хөрн хоримтлагдаж төлж дийлэхгүй төрчээ. Иймд эцсийн найдвар нь энэ оны төсөвт холтгол хийж цалин нэмэх юм.
Гэхдээ улсын төсөв эхний удирдлагын байдлаар алдагдaltaй гарсан учраас хэмнэлтийн тодтгол хийнү гэхээс зарлага нэмэхгүй гэдгийг сангийн сайд минь сайхан хэлж байлаа. За энэ дэрхөний төсвийг батлахдаа эрчим хүчний салбарыг чухлын ирэмбийн эрхэнд тавих нь зөв гэж тэрээр хэлсэн юм. За гэхдээ эрчим хүчний салбар ямархуу байдлаар салбарынхаа төсвийг төлөвлөж саналаа эрүүлэхээс шалтгаалж төсвийн хуваарлалтыг хийнэ гэлээ. Гол асуудал нь юу вэ нөхөр зэрэг эрчим хүчний үн тарифтай холбоотой асуудал. Тэгэхээр одоо шинэ авсан сайд нь энэ асуудлыг судлаад ямар хуулиар гаргаж байгаа юм. Энэ асуудлыг гаргаж ирсний үндсэн дээр бид нэр тэрэн дээр нь одоо засгийн яам төлөлтөө хийгээд засгийн газраар энэ асуудлыг шийдээд явах хаа. Гэхдээ энэ бол эрхчлэлийн төсвийн хүрээнд. Түүнээс энэ жилийн төсвийн хүрээнд бол одоо тухайн сайд маань ямар арга хэмжээ авахын төсөв батлагдсан төсвийн хэмжээ тийм ээ. За нөгөө талд бол одоо эрчим хүчний салбар чинь яг үнд бол аж ахуйн салбарчтай бизнесийн салбар. Тэгэхээр энэ салбар маань бас дотоод нөөц болцоо ашиглах хэрэгтэй. Ийхүү цалин нэмэх боломжгүйг салбарын сайдаж, сангийн сайдаж хэлж илаа. За гэтэл эрчим хүчний салбарынхан хизээ мөдгөө дэлбэрч магадгүй станцуудад бүрэн тоноглолгүй техник хэрэгслүүдтэй ажиллаж байна. Нэг ясандаа тэд амиараа дэмжин тавьж ажиллаж байна. Ийм эрсдэлтэй салбарт ажиллах хүн олдохгүй байхад одоо байгаа ажиллах хүчээ алдахгүй тулд ямар нэгэн аргаар цалингийн нэмэх ёстойг зарим гишүүд хэлж байлаа. За ингэх гэж салбарын сайдаж байдгийг хэлж ирсэн юм а. Эрчим хүчний салбарын асуудал хурцдагтай зэрэгцэн үн тарифт нь өөрчлөлт оруулах сэдвч мөн босож ирлээ. За өнөөдөр ерөнхий сайд учруулаад Дулааны 4-р цахилгаан станцад ажиллаж нөхцөл байдалтай танилцах үеэрээ эрчим хүчний салбарыг чөлөөлөх шаардлагатай хэллээ. Ингэхдээ гинэт нэг өдөр үн нэмэх биш, иргэдэд хэд ачаалал үүсгэхгүйгээр тарифыг үе шаттай, инфляцтай уялдуулан нэмэх тухай ярьжээ. Энд төр үйлчилгээ үзүүлээд иргэдээсээ мөнгө аваад иргэд тэнд ажиллаж байгаа хүмүүсээ цалинжуулдаг салбар шүү дээ энэ. Тэгэхээр эрчим хүчний салбарт жинхэнэ чөлөөлт хэрэгтэй. Багхгүй. Гэхдээ энэ битээ тийж одоо зарим улс төрч чиг хамаагүй өрдөлт мэдрүүлээ гэж ярьж болохгүй. Яагаад гэвэл бидний явсан энэ буруу явж ирсэн балгийг иргэд өнөөдөр өөрөх ёсгүй шүү. Болохоо ойлгохоор л ингээд гинт өглөө сүрприз барьдаг. Би бол төрөө зөвшөөрөхгүй. Тэгээ би энэ одоо дутагдаад байгаа засвар үйлчлэгийн шаардлагатай санхүүжилтийг одоо засгийн газраас нөөц хөрөнгөс шийдвэрлэе. Тэгэхээр хоёрдугаарт бол бүгдээрээ энэ үр төлбөр алдагдлаа шийдъя. Тэгээ реформ оруулж ирье. 2026-аас 2028 онд эрчим хүчний компаниудын хөрөнгөлөгдсөн богино хугацаа үр төлбөрийг бүрэн барагдав. Дуусъя. Урт хугацаа зээлийн иргэн төлөлтийг хуваарийн дагуу хэвийн болгоё. Ингээ 2029 оноос эрчим хүчний салбар улсын төсвийн татаасгүй ажил нөхцөлийг бүрдүүлэх ажлыг эхлүүлье. Эдийн засаг өсөж валютын нөөц зузаарч зээлжих зэрэглэл агсан ч иргэдийн амжиргаа дорцсоор байна. Тоон дүнгээр цалин хөлс мөнгөний чанар чангараад байгаа боловч инфляц энэ бүх өсөлтийг өсөлт биш болгож байгаа юм. Учир нь эдийн засгийн тэлэлт иргэдийн халаасанд очихоос өмнө төрийн зарцуулалт болон хуурч байна. Он гарснаас хойш багш нарын цалин 50%-аар, эмч нарын цалин хөлс 30%-аар нэмэгдсэн. Гэвч цалингийн нэмэгдлийг үнийн өсөлт давж байгаа учраас тоон дүнгээр нэмэгдсэний хэрэг гэж бараг алга. За өнгөрсөн жилийн үдээд наад захын өдөр тутмын 10 хүнсний бүтээгдэхүүнийг 64663 төгрөгөөр авах боломжтой байлаа. За энд мах, гурил, будаа, хүнсний ногоо гэд хүн өдөр тутамдаа хэрэглэдэг зүйлс багтана. Тансаг хэрэглээний зүйл огт байхгүй. Гэтэл яг ижил төрлийн бүтээгдэхүүнийг адил хэмжээтэйгээр өнөөдөр худалдаж авбал 64 мянга биш 79 мянган төгрөгөөр авна. Зөвөөр хэлбэл яг жилийн хугацаанд хүнсний үн 22.7% өсжээ. Өнөөдөр Монгол улсын төсөвт хэлсэн, эдийн засгийн өссөн, зээлжих зэрэглэл сайжирсан, харьцангуй сайжирсан, валютын нөөц нэмэгдсэн, инфляц буурсан, макро эдийн засгийн тоонууд тодорхой эрэг чиглэлтэй харагдаад байгаа. Энэ үнэн. Гэхдээ нөгөө талд нь ард иргэдийн амжиргаа, өнөөдрийн нөхцөл бизнесийн нөхцөл байдал, бизнес эрхлэгчдийн маань ярьж байгаа зүйлийг харахад бол байдал үнэхээр сангүй байна гэдг нь ойлгомжтой байна. Экспорт импортын тэнцэл 2.4 тэрбум Америк долларын ашигтай гарлаа. Гэтэл төлбөрийн тэнцэл 479.1 сая Америк долларын алдагдaltaй гарсан байна. За яагаад алдагдaltaй гарсан бэ гэвэл төсвийн зарлага өссөн. Төр танаас авсан татвар гадагшаа зарсан эд баялгаас олсон ашгаар байшин барилга барьж за үүнийгээ тог цахилгаан урсгал зардлаа нөхөхийн тулд нэг ёсондоо байдгийг шахаж байна. За ганцхан жишээ дурдвал нэн шаардлагатай биш соёлын төвийн барилгыг барихын тулд энэ жил 42 тэрбум төгрөгийг зарцуулж байна. За гэтэл энэ мөнгө нь 20 мянга гаруй багш эмч нарын цалин 2 сая төгрөгөөр нэмэгдүүлэх хөрөнгө юм а.
Энэ өөрөө цаанаа ганцхан энэ байшингийн асуудал яригддаг. Энэ соёлын төвд дор хаяж 20 хүн ажилд ордог. Төсвийн урсгал зардал дээр бид нар нэмэгдэж байгаа байхгүй. Энэ чинь сарын цайлан тий хангамж, нийгмийн даатгал бүгднийг төлж байгаа. Тэгэхээр ингэж ерөнхийдөө бид нар төсвөө томруулаад байгаа инфляцийн нөхцөл бол өөрөө биднийг яг ингийн иргэдэг бол одоо ямар ч одоо орлогын их үүсвэр нь бол нэг юм тогтмол байлгаад үлдээж ийн гэсэн. Дотоодын нийт бүтээгдэхүүн тухайн улсын эдийн засгийн хөгжил болон иргэдийн амжиргааны түвшинг тодорхойлдог хамгийн гол дундаж үзүүлэлт юм. Манай улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 2020 онд 4128 Америк доллар байсан. За 2024 онд 6898 Америк доллар болж өссөн. Харин энэ жил 8000-д хүрэхээр ажиллаж байгаа. За гэхдээ энэ өсөлт бодит байх уу гэдг нь ч эргэлзээтэй болж ирлээ. Өөд хаалгаа хаахан хааж үйл ажиллагаагаа ганхуулахгүй авч яваа үлдсэн хэдэн аж ахуйн нэгжүүд энэ жилээс бизнесийн орчин сэргэнэ гэсэн найдлагыг тээсэрлэнэ. Харамсалтай нь ийм найдвар тээж яваа бизнес эрхлэгчид улмал цөөрсөр байгааг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас хийсэн бизнесийн итгэлийн индекст дурджээ. 10 бизнес эрхлэгч тутмын 3 нь л эдийн засаг сэргэж бизнесийн орчин сайжирна гэж хүлээж байна. За үлдсэн 7 нь ийм хүлээлтийг тээсээр найдлага тасарчээ. Оны өмнө бизнес эрхлэгчдийн өрдөө 14% нь бизнесийн орчин сайжрлаа гэж хариулж байжээ. За энэ тоо он гарсны дараа 29% болж өссөн байна. За гэхдээ энэ өсөлтийг өмнөх жилүүдтэй харьцуулахад маш сул хүлээлттэй байна. Өөрөөр хэлбэл бизнес эрхлэгчид ирээдүйд тийм ч их найдахгүй байна. Одоогийн нөхцөл байдал 2015-аас 2017 оны үед нүүрсний үн дэлхийн зах зээл дээр унаж улсын эдийн засаг хүнд нөхцөл байдал байсан үедээ ижил байгаа нь харагджээ. Бизнес эрхлэгчид өнөөгийн нөхцөл байдлыг сүүлийн 10 гаруй жилийн хамгийн хүнд үе гэж мэдэрч байна. Өнгөрсөн жилийн бүхлээр нь харвал бизнесийн итгэлийн индексээр барилгын салбар тэг зууны 10 буюу за бусад салбараас эерэг. Харин худалдааны салбар тэг зууны 21 буюу хамгийн бага үнэлгээ дагарчээ. Худалдааны салбар бол нийт иргэдийн эргэлтийг харуулдаг. Энэ салбарын уналт нь эргээд мөнгөгүй болж бизнесүүдийн борлуулалт нууцныг баталдаг. За 2025 онд худалдааны салбарын нийт борлуулалт 3710 тэрбум төгрөг болж өмнөх оноос 4.6% буурсан. Бизнесийн орчныг сайжруулахад тулгарч байгаа асуудлыг тодруулахад судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдийн 45.4% нь үнийн өсөлт, инфляци 25.7% нь санхүүгийн болон зээлийн асуудал. Харин 22 оны 7% нь ажиллах хүчний асуудлыг онцолсон бол үлдсэн 20% нь бараа үйлчилгээний эрэлт, 16.7% нь тээврийн зардал өсөх зэрэг асуудлууд хамгийн их саад болж байгаа гэж ирмэлсэн байгаа юм а. Дөнгөж одоо судалгаанд оролцсон нийт бизнес эрхлэгчдийн 29% нь энэ бизнесийн одоо итгэл орчин одоо сайжирна гэсэн юм хариултыг өгж байгаа. За ингээд ажиллах хүчний хомсдол бол за үнийн өсөлт ч гэдэм үү энэ зүйлүүдээс болоод бас иргэдийн худалдаа авах чадварууд одоо судраад одоо ядуурлын түвшин нэмэгдэх байхаа гэсэн иймэрхүү одоо дүр зурагтай судалгааны үр дүнгууд маань гарсан байна. 2011 онд эдийн засаг дэлхийд байгаагүй өсөлтийг үзүүлж байлаа. За гэхдээ энэ байдал удаан үргэлжлээгүй. 2015 оноос өсөлт нь саарч дараа жилд хамгийн доод түвшинд хүртэл унаж байсан хүнд цаг үе. За гэтэл энэ үед ажиглагдаж байсан бизнесийн итгэлийн индекс яг өнөө цагт яг ижил байгаа нь нэгийг сануулж байна. За бизнесээ өргөжүүлэхэд тулгуурч буй бэрхшээл бүх салбарт үнийн өсөлт инфляц гэж хариулсан байна. Өөрөөр хэлбэл иргэдийн цалингийн өсөлтийг давсан инфляц аж ахуйн нэгжүүдийг ч дарлаж байна. Эдийн засаг хөндөрч байгаа энэ үед засгийн газраас бизнес эрхлэгчдэд дэмжих зорилгоор татварын үрдээ 12,000 гаруй аж ахуйн нэгжийн дансыг 1 сарын хугацаанд нээхэр болсон. За энэ дагуу шүүхийн шийдвэрээр дансаа хаалгаснаас бусад аж ахуйн нэгжүүдийн дансыг нээсэн. Нийтдээ 3.8 их найд төгрөгийн татварын үрдээ эдгээр аж ахуйн нэгжүүдийн дансыг нээснээс хойш 38 тэрбум төгрөг татварт орж ирсэн гэж сангийн сайд хэллээ. Бүтээн байгуулалтын үйлрэл эхэлж байхад нь бид нар бас аж ахуйн нэгжтэй боломж олгоё. Ингээд сарын хугацаанд дансыг нээж. За өнөөдрийн байдлаар бол тэндээс нөгөө 12,500 аж ахуйн нэгжээс тэдний чинь нийт төлбөрийн хэмжээ бол өөрийн хэмжээ бол 3.8 их найд байсан. За дансыг нээснээр 38 тэрбум төгрөг бол одоо тухайн аж ахуйн нэгжүүдээс татварт орж ирсэн байна. Нэгсэндээ аж ахуйн нэгжүүд маань энэ боломжийг ашиглаад бизнесээ төлөвлөөд татварынхантайгаа одоо харьяа татварын байгууллагатайгаа тохиролцоод графикаа гаргаад энэ татвараа төлөх ёстой. Мэдээж одоо сарын дараа бид нэр данс хаахгүй байх руу орох гэж тэдэртээ боломж олгож байгаа шүү дээ. Тэгэхээр аж ахуйн нэгжүүд маань бас энэ боломжийг бас зөв ашиглаад хариуцлагатай байх ёстой. Түүнээс татвар төлөхгүй гэсэн ойлголт бол байхгүй.
Тэнгэрлэгээс 7:10 мэдээллийн хөтөлбөр студиэс та бүхэнд шууд хүрч байна. За хөтөлбөрийн энэ хэсэгт эдийн засаг, улс төртэй холбоотой мэдээллүүдийг томилон хүргэнэ. Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц болон газрын тос боловсруулах үйлдвэр хоёр ашиглалтанд орчих бол манай улс эрчим хүч чадварны хувьд хоёр хөршөөс хараат байдал буурна. Гэхдээ яг одоогийн зохицуулалтаар явбал бараг 10 жилийн дараа ашиглалтанд орох магадлалтай гэж зарим улсын хурлын гишүүд үзэж байгаа юм. Иймд эдгээр төслүүдийн санхүүжилтийг өрийн тааз болон төсвийн хуулийн хязгаартаа баригдалгүй нэг дор ахиу тавьж бүтээн байгуулалтыг нь хурдан хугацаанд дуусгах хуулийн төслийг Алчин шагаан нарын гишүүд санаач. За өнөөдөр улсын хурлын чуулганаар энэ хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр арчилсан намын бүлэг завсарлага авлаа. Гадаад зээлгийн үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөлд тодорхой 3 төслийн санхүүжилтийг төсвөөс гаргахаар тусгасан. Энд Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц болон газрын тос боловсруулах үйлдвэрийн төслөөс гадна сэлэв дэд төвийг түшгэлсэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг ч мөн багтаасан. Хууль санаачлагчдын зүгээс энэ хууль батлагдсанаар эдгээр төслүүд хурдан хугацаанд ашиглалтанд орно гэж тайлбарлаж байгаа юм. Харин сөрөгчний зүгээс энэ хуулийн төсөл дээр анхаарах шаардлагатай асуудлууд бий гэж завсарлага авлаа. 3.5 тэрбум доллар 10 их найт төгрөгийг төсвийн хүрээ хязгаар төсвийн доктортой байдлын хуулиуд энэ бүх хуулиудын хүрээ хязгаараас гаргаж ер нь бол Монгол улсын өрөнд тооцоо байж өрийг ийм хэмжээгээр нэмэгдүүлчих энэ нь өөрөө хуулиас гадуур байг. 3 төсөл зориулж тусгаалсан хууль гаргая гэдэг. За энэ үзэл санаа бол үнэхээр бас одоо нэгтлийн шалгах ёстой. Монгол улсыг хоёр төсөвтэй болгох одоо үзэл санаа энэ хуулийн цаана агуулгадж байгаа. Хоёр төсөвтэй болох нэ. Наатаха өрийн нөгөө юунаас гаргачих юм бол дахиад тусдаа ингэж явна гэдэг. Энэ бол хуулийн яг хүрээнд бол 3 асуудал байгаа. Нэвт үйлдвэр хугацаа ёсоор 2024-өөс 25 онд ашиглалтанд орох ёстой. Гэтэл одоогийн байгаа хуулийн зохицуулалтаар 10-15 жилийн дараа ашиглалтанд орох боломжтой. Өрийн таастай холбоотойгоор жилдээ 200 тэрбум төгрөг нийт бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт тавьж өгч байгаа. Гэтэл нөгөө гүйцэтгэгч компани бид бүхэн 50 тэрбум энэ чинь заавал жилдээ ингэж хуваахгүйгээр ингээд гүйцэтгэлээрээ санхүүжих юм бол энэ маань хурдан дуусах нь гэсэн ийм л ерөнхий ойлголт байгаа. Энэ гурван төсөл ихэд нийтдээ нэг 3.5 тэрбум орчим $ам гадаад зээл зардлын асуудал яригдана. Өөрөөр хэлбэл Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 10-15% тэнцэх хэмжээний төсвийн алдагдлыг энэ төсвийн хуулиас гаргачаа, нуучаа гэдэг ийм агуулгатай хуулийн төсөл орж иж байгаа учраас энэ Монгол улсын төсөв нэгдмэл байх, тогтвортой байх энэ зарчмуудад харшилж ийн гэж үзэж байгаа. Төсвийн гадуур төсөв бий болно гэсэн ойлголт байхгүй. Яг тэгэхээр эн чинь зарлага Монгол улсын одоо авсан гадаад зээлийг бид нар сангийн амдраа бүртгэлтэй тэр хэмжээнд зардал нь бүртгэгдээд явна. Эрдэнэ бүрэн газрын тос гэхэд энэ жилд ашиглах хэмжээ нь хэрэгцээ нь буюу бүтээн байгуулалт шаардах чинь хөрөнгө оруулалт нь 1.8 их найд багхгүй. Гэтэл бидний зарцуулах буюу одоо ашиглах хэмжээ маань төсвийн хуулиараа 1.2 болсон. Тэгэхээр энэ цаана энэ хоёроос ч гадна 74 төсөл хөтөлбөр байна. Энэ хууль батлагдвал Монгол улс хоёр төсөвтэй болж төсвийн сахилгаат алдагдах эрсдэлтэй гэж зарим гишүүд болгоомжилж байна. Харин хууль санаачлагчид үнийг үгүйсгэж байна. Хэрв энэ хуулийг батлахгүй бол Монгол улс энэ 3 төсөл дээр л гэхэд жил бүр 54 тэрбумын хүүгийн алдан төлсөөр байгаа хэллээ. За нэг ясандаа өрийн тааз нэмэгдэхээс айж нэгэн тавчсан зээлээ ашиглахгүй байх нь манай улсад тохиролтойг хэлж байсан юм а. Эрдэнэс 5 толгой компани аудитын хязгаарлалттай дүгнэлтийг авсан. За ингэхдээ 5.3 их найд төгрөгтэй тэнцэх хэмжээний төсөв энд яригдж байгаа. Гэхдээ 5.3 их найд төгрөг гэдэг нь зөрчил гэхээс илүү дуусаагүй үр төлбөртэй холбоотой асуудлуудаа гэж Эрдэнэс 5 толгой хувьцаат компаниас тайлбарлалаа. Эрдэнэс 5 толгой компанийн нэрээр бичигдсэн 5.3 их найд төгрөгтэй холбоотой хоёр асуудал бий. Нэгдүгээр Эрдэнэс 5 толгой болон Эрдэнэс Монгол нэгдлийн компаниудын хоорондын үр авалгыг төр дүүгэх ноогл ашгаар нь суудгаж тооцоогоор шийдвэрлсэн ч хэрэгжээгүй. Үүнээс болоод төрд очих ёстой байсан 3.3 их найд орчим төгрөг одоо хүртэл урт хугацаат үр хэлбэрээр бүртгэлтэй байна. За харин нөгөө 1.9 их найдын хэмжээтэй 5 толгой гашуун сугаа чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын санхүүжилт гэлээ. Ноогл ашиг иргэдэд тараасны төрд ногдох хувьд нь оногдож байгаа 3.3 их найд төгрөгийн үр баг. Энийг бид нар өмнө нь нөгөө санхүүжүүлсэн төслүүдтэйгээ хооронд нь суудхан тооцоо гэдэг саналаа толгой компани руу холбогдох байгууллагууд руу хөргүүлчихсэн. Тэднээс ямар нэгэн буцаагаад хариу чиглэл ирээгүй байна. Тэгэхээр тэр ажил хийгдээд их хурлын тогтоол хэрэгжижүүл энэ 3.3 их найдын зөрчил гээд байгаа зүйл нь алга болох.
Хоёрдугаар асуудал нь 5-7 гашуун сухай чиглэлийн төмөр замтай холбоотой асуудал байгаа. Энэ дээр болохоор нөгөө та бүхэн мэдж байгаа манай компани санхүүжүүлэгчээр оролцсон. Энэ төсөлд оруулсан хөрөнгө оруулалтыг бидрийг тухайн компани хувьцаанд хөрвүүлээд одоо хөрөнгө оруулалтаар бүртгэх гэсэн засгийн тогтоол гарсан. Бид ямар байр суурь барьж байгаа гэхээр энэ төмөр зам гүйцэд ашиглалтанд ороод гүйцэд хөрөнгөө хүлээлцээд дуусвал бид нар тэрийг бүртгэнэ. Тэр болтол бид нар хөрөнгөө бүртгэж авахаас нааш энэ хувьцаанд хөрвүүлэх ажлыг бол хийхгүй гэсэн байр суурьтай. Үүний дүн нь 1.9 ихнэ. За ингээд Эрдэс авалгаа компанид 6 албан шаардлага 9 зөвлөмжийг өгсөн байна. Тухайлбал өнгөрсөн жил хяналтын менежер, бүтээмжийн менежер, бизнес хөгжил хариуцсан менежерийн албан тушаалуудыг шинээр бий болгож, эдгээрийн үндсэн цалин компани цалингийн шатналлыг G7-оос G8 түвшинд буюу ойролцоогоор 1 хүнд 12.5-аас 14 сая төгрөг тогтоон, за нийтдээ 624.3 сая төгрөгийн цалин улсыг олгосон байна. За гэвч дээрх албан тушаалуудад тавигдах ажлын байрны шаардлага, үндсэн зорилго, чиг үүрэг, гүйцэтгэлийн хариуцлагын хүрээ тодорхойлогдоогүй. Байгууллагын бүтээсдэх байр суурь, эрх, хариуцлагын уялдаа тогтоогоогүй байхад томилгоо хийсэн гэжээ. За мөн компани дотоод бүтцэд давхарцсан бүтэц бий болгосон. Энэ нөхцөл байдал нь шийдвэр гаргалтад тайлагнал, хяналт, шинжилгээ болон үйл ажиллагааны нийт үр ашигт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна. За тухайлбал чиг үүргийн давхарлалын их бүтэц системийн хувьд хит их задралтай. За шинжилгээгээр хяналт, аудит, эрсдлийн чиглэлийн 6 хүртэлх нэгж зэрэгцэн ажиллаж, за тээвэр логистик ажилт, экспортын чиглэлд төв болон салбарын төвшөнд 4 өөр удирдлагын төв ажиллаж байгаа нь байгууллагын гол үйл ажиллагаанд зохион байгуулалтын хүндрэл, давхарцсан ачааллыг бий болгохоос гадна мэдээллийн зөрүү, хит төвлөрсөн зардал, хяналтын цорхоог нэмэгдүүлж байна гэж дүгнсэн байгаа юм. Эрдэс авалгаа компани төлөөлөл удирдсан үйлчлэлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулахдаа төрийн өмч, бодлого зохицуулалтын газрын цахим хуудасаар олон нийтэд зарлан мэдээлэл өгөх гэх мэт асуудлуудыг аудитаар илрүүлсэн байгаа юм. Нууцлсан гэрээний ард дандаа хуудуутай асуудал хулгай далдлагдж байдгийг олон жишээ баталсан. Иймд нууцаас гаргалгүй үлдсэн ганц нөөцний гэрээ болох Харбины гих тодтолтой гэрээг ил болгож сонсгол зохион байгуулах санаачлагыг зарим улсын хурлын гишүүд гаргасан. Гэсэн ч улсын хурл энэ асуудлаар хянан шалгах төр хороо байгуулахыг дэмжээгүй. За ингэснээр манай улс урд хөрштөө 16 жилийн турш нүүрс хямд үнээр зарж 34 их наядын алдагдал хүлээсэн байж болзошгүй гэх эргэлзээ тайлагдаж чадалгүй үлдсэн. За тэгвэл Гамбат нарын гишүүд ахин хянан шалгах төр хороо байгуулах асуудлыг улсын хурл руу оруулж ирнэ гэлээ. Өнөөдөр Монгол Улсын засгийн газар хөгжлийн Оюун эрдэнийн хамтарсан засгийн газрын үед байгуулагдсан Харбины гэрээ буюу гашуун сухад ганцмод чиглэлийн төмөр замын хил холболтын гэрээг манай улс урт төрштөгөө өнгөрсөн оны 2 дугаар сард байгуулсан. 16 жил гацсан мухар төмөр замаа холбохын тулд манай улс 16 жил нүүрсээ нийлүүлэх гэрээгч мөн хамт байгуулсан байдаг. Гэтэл энэ гэрээгээр дамжуулж манай улс хит хямд үнээр нүүрсээ зарахаар тохиролцсон байж болзошгүй гэх асуудал өнгөрсөн намраас эхлэн сөхөгдөж эхэлсэн. За бараг манай улсын 1 жилийн төсөвтөд тэнцэх хэмжээний мөнгөний асуудал яригдж байж болзошгүйч зарим гишүүд ирсэн. Гэсэн ч энэ асуудлаар нээлттэй сонсгол явуулахыг улсын хурл дэмжээгүй юм а. Монгол улсын баялаг, Монгол улсын иргэдийн мэдрэхтэй ийм яаж авах улмал нууц байлах гал хаах гал сонсгол бол зүгээр сонсъё гэж л биш үү? Юу болж байгааг сонсё, юу байгааг сонсё. Энэ юу болсон юм бэ? Яасан юм бэ? Сонсё. Ахаад энэ цандыг тавиад явна та. Тухайн үеийн одоо энэ гэрээг хийсэн засгийн газрын тэргүүн бас мэдээлэл хийсэн байлээ. Энэ дээр бол одоо нууцлаа таах зүйл байхгүй тий. Одоо бас мэд хэрхээ хангаад энэ сонсголыг хийж болно гэдэг одоо энэ сонсгол дээр бол өөрийнхөө үгийг очиж хэлнэ гэд ингэж ойлгосон. Би одоо тэр ярианаас нь бол Харбины гэрээ хянан шалгах төр ороо байгуулах асуудлыг ахин улсын хурл руу оруулж ирнэ гэж Гамбат гишүүн ярьлаа. Харин оюун эрдэнийн хамтарсан засгийн газрын үед энэ гэрээг хариуцаж ажиллаж байсан дэлгэр сайхан сайдын тухайд шаардлагатай бол төлөөлж гар үсэг зурсан Туваан бид хоёрыг шалга, за 70 жилийн дараа 2 дахь төмөр замаа барья гэхээр улс төр хийж болохгүй гэх байр суурийг илэрхийлсэн байдаг. Энэ сарын 15-наас 146 бизнесийн үйл ажиллагааг зөвшөөрлөөс чөлөөлсөн. Үүнтэй холбоотой төвцснүүд хаа сайгүй үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Тухайлбал явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайд дахин тавигдсан төвцснүүдэд хороо болон дүүргээс шаардлага тавьсан ч үүнийг үл ойшоож маргаан үүсгэж байгаа бичлэг захин орчинд тархсаар байна.
Борооны дараах мөг шиг хаасайгүй төгцнүүд дахин гараад иржээ. Тэднээс тодруулахад үйл ажиллагаагаа явуулах хүсэлт болон мэдээлэлээ хараахан явуулаагүй байна гэлээ. Нөгөөтэйгүр одоогоор цахилгааны холболтыг нь аль бие ёсоор хийж өгөөгүй байгаа учраас хууль бусаар цахилгаанаа холбуулсан гэдгээж нуулгүй ярьж байна. Харин зарим төцний хувьд үйл ажиллагаагаа явуулаад 10 хонож байгаа бөгөөд өдөр бүр хороо дүргийн ажилчид болон цагдаагийн албан агчид ирж дарамталдаг гэдгийг хэллээ. Тийм ч учраас хөвөл зүгтхад амар гээд доороо дугуйтай байдлаар түцээ шинжилж шийдсэн гэлээ. Маш хэцүү. Ерөөсөө энэ хорооноос болоод ерөөсөө 7 хоногт 3 орж ирнэ. Дүргээс орж ирнэ. Тогныхон залгаж өгөхгүй. Сая би хулгаагаар авсан. Тэгээ үннээ хэлсэн. За яг одоо нэг шийдвэр ерөнхий сайдын шийдвэр гарч байгаа юм байна. Тэгэхээр учраас одоо юу яая? Нэг одоо салган малган гэхгүй. Өсөлт мөсөлтөө өгөөд ингэж яваад болно. Хороо мороос хүмүүс ирдэг штеп. Ер нь бол байнга л өтөөс ямар санд ингэж нөгөө дугуйтай ингэ явдаг болгоод ингэж баг ингэ заримдаа зугтахад бэлэн болгоод ингэ ийм юм хийсэн бохгүй. Үүнийг дүүргүүдийн худалдаа үйлчилгээ хариуцсан мэрэгжилтнүүдээс тодруулахад дүүргүүдийн нийтийн эзэмшлийн талбайд түц байрших боломжтой хэсгүүдийг судалж тооцоолсны дараа хүсэлт ирүүлсэн түцнүүд үйл ажиллагаагаа явуулах боломжтой гэлээ. Зарим дүүргүүд хараахан түц байрших боломжтой нийтийн эзэмшлийн талбайгаа тодорхойлж амжаагүй байгаа ажээ. Нийтийн эзэмшлийн зам талбайд одоо үйл ажиллагаа эрхлэх гэж байгаа болол эхлээд хүсэлтээ ирүүлнэ. Тэгэнгүүт дүүргээс одоо яг тухайн одоо иргэн мануу аж ахуйн нэгжийн ирүүлсэн хүсэлтэн дээр үндэслээд тухайн байршил нь дүүргээс баталсан одоо нийтийн эзэмшлийн зам талбайд одоо үйл ажиллагаа явуулах боломжтой талбай байна уу, боломжгүй талбай байна уу тэрийг шалгаад иргэд иргэнтэйгээ холбогдоод тэр асуудлыг нь одоо шийдвэрлээд явна гэсэн үг. Арай өөр байршил ханал болох ч үгүй юм байна тийм ээ. Өнгөрсөн жил 1000 гаруй төцийг нүүлгэж явган хүний зам талбайг чөлөөлсөн. 5-6 сарын турш нийслэлийн захирагчийн ажлын албаныхан болон төц эрхлэгчдийн хооронд маргаан тасраагүй. Үүний үр дүнд нийтийн эзэмшлийн талбай эмх цэгцэндээ орсон. Гэтэл өнөөдрөөс эхлэн хаа сайгүй төц байршиж эхэллээ. Болж өрнөж буй энэ үйл явдлаас хэрв ингэх л байсан юм бол яах гэж татвар төлөгчдийн мөнгийг салхинд цацаж төц буулгаж нураах ажил хэдэн тэрбумыг зарцуулсан юм бэ гэдэг асуулт уран гарч иж байна. Ер нь эндээс төрийн байгууллагуудын шийдвэр гаргалтын уялдаа харилцан хамаарал огт байхгүй үргэлж нэгнээ үгүйсгсэн шийдвэр гаргадгийн илрэл энэ болж байна. Үүнээс үүдэн татвар төлөгчид жирийн иргэдэл хохирсоор байна. За манай иргэдийн түгээмэл хэрэгэлдэг эмийн үн сүүлийн 2 жилийн хугацаанд 20-40%-аар нэмэгджээ. Үүнээс үүдэн ахмадуудын хувьд сарынхаа тэтгэврийн 40-50%-ийг зөвхөн эм авахд зарцуулж байгаа юм. Манай улсад энийг хайрцаг нь 450 мянгаар зарагддаг зүрхний эм. Жишээлбэл Турк улсад 4 дахин хямд буюу 95 мянган төгрөгөөр зарагдаж байх жишээтэй. Үүгээрч зогсохгүй хөнгөлөлтөд олгогддог эмийн олдоц муу байгааг иргэд хэлж байгаа юм а. Жишээлбэл иргэн дулмаа тархины мэдрэлийн архаг өвчнөд учир керданил гэх эмийг тогтмол уух шаардлагатай. Уг нь бол тухайн эм хөнгөлөлтөө эмийн жагсаалтад байдаг бөгөөд 50% хөнгөлтөөр авах боломжтой юм. Гэтэл тус эм өнгөрсөн оны 12 дугаар сараас хойш хөнгөлтөө олдохоо болж үндсэн үнээрээ олдох болжээ. Үүнээс гадна хөнгөлтөөр олгогддог сахарын эм бас унал таталтын хөнгөлтөд олгогддог эмнүүд эмийн сангуудаар олдохгүй хүндрэлтэй байгааг иргэд илэрхийлж байна. Нөгөөтэйгүр сүүлийн үед бүх төрлийн эмний үн нэмэгдэж байгааж чанар нь муу байгааг хэллээ. Хөнгөлөлтөнд байхгүй гэдэг мөртлөөсөө үнэтэй болохоор байгаад байгаа байхгүй. Тэгээд дандаа үнэтэй авч явбал тэгээд одоо яг кодыг бичүүлээд оруулахаар байхгүй гэдэг тэгээд үнэтэй болохоор байгаад. 2-3 аптек зэрэгэлдээ байлаа гэхэд шал нэг юм л шал өөр үнэтэй байдаг. Одоо нэг хүн үйлчлүүлэгч нар бол яг өвтгөн эрхэнд яалтчих бодлохоор ямар үнэтэй байсан ч авдаг. Гэтэл чанарын хувьд бол бүр ингээд манай Монгол зарлж байгаа юмнууд ер нь чанар айгу муу юм шиг санагдав. Одоо чанарын хяналтыг сайжруулах хэрэгтэй байна. Одоо яг жинхэнэ эм мөн үү биш үү хаана үйлдвэрлэсэн мөн энэ хяналтын сайжруулмаар байна. Үний хувьд бол нэлээд үнэтэй байсан. 10 хоногт 80 мянгаар гэхээр сард нэлээд үнэтэй болчихж байгаа байхгүй. Тэгээ тэр чинь өдөр болгон яг тасалтгүй уух хэрэгтэй болж таарж байгаа. Тэгэхээр нэлээд ер нь үнэтэй л тусаад идэв. Тэгээд эмний үнэ тэмээ алдсан шүү дээ. Өмнөд дураараа нэмдэг юм яа. Баг 2 дахин урсан шүү.
Хөнгөлөлтөө эмний олдоц муу байгаа гэмээ санжид эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас санхүүжилтийг нь олохгүй байгаатай холбоотой гэж тайлбарлаж байлаа. Харин үүнийг эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас тодруулахад энэ оны 2 дугаар сарын хөнгөлөлтөө эмийн санхүүжилтийн 80% олгосон ба үүнээс хойш санхүүжилт олгоогүй байгаа гэдгийг хэллээ. Товчхондоо бол эмийн сангуудад хөнгөлөлтөө эмийн санхүүжилт 2 сар олгогдоогүй байгаа нь эм тасалдах нөхцөлийг бүрдүүлж байна. 2025 оны эцсээр бол 26.4 тэрбум төгрөгийн үр төлбөр үүссэн байсан. За тэрийг бол 26 оны 1 сард төлж барагдуулсан. За тэгээ 26 оны 1 сарын хэмжлэг бол 100% болгосон. 2 дугаар сарын санхүүжилтийг бол одоор 80 гаруй хувьд олгоцсон явж байна. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар 1500 гаруй эмийн санд жилд 150 орчим тэрбумын хөнгөлөлтөө эмийн санхүүжилтийг олгодог байна. Өөрөөр хэлбэл 669 нэр төрлийн эмийг 900 мянган иргэн авч байна. Үүнд эм бус витамин хүртэл багтсан байдаг учраас хөнгөлөлтөө эмийн жагсаалталд өөрчлөлт оруулахаар салбарын шин сайдын зүгээс анхаарч байна гэлээ. Нөгөө тэгүр эмийн чанарыг сайжруулахын тулд хатуу зохицуулалттай Америк нэгдсэн улс болон Солонгос, Герман, Япон, Сингапур зэрэг улсуудын чанартай эмийг түлхүү хөнгөлөлтөөр олгон гэлээ. Чанаргүй юмтэй аль эсвэл хямдхан өртөгтэй. Тэрний одоо хөнгөлтийг бууруулна. Нэгэсэндээ иргэнд ирж байгаа худалдаж авч байгаа тэр им нь илүү чанартай хатуу зохицуулалттай улс орнуудын имийг зармаар илүү иргэндээ өгмөр гэсэн тийм л зорилго тавьсан баг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмд одоо бүртгэлгүй юмуд байгаад байна. За нөгөө талаар олон улсын эмнэлт зүүн өдөртөмжөнд батлагдаагүй зөвлөмж байхгүй юм байна. Архаг өвчний улмаас тогтмол эм уух шаардлагатай ч үргэлж эмийн тасалдалтай нүүр тулдаг хүндрэлийг эрүүл мэндийн шин сайд шийдэн гэж иргэд найдаж байна. Долоороо мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. За UB Food Festival анх 2013 оноос хойш зохион байгуулагдаж энэ жил 13 дахь удаага зохион байгуулагдаж байгаа юм. Пловоос өөр хоолгүй гэх шүүмжлэл өнгөрсөн жил хүчтэй өрнсөн. Харин энэ удаагийн UB Food Festival 2026-ад 18 улс үндэстний нэрийн хоол дэлгэгдэжээ. Өдрийн төргийн үзэгчдэд Тэнгэр телевизийн сурчлах баг Сугатрын талбай дээр ажиллаж байна. За 2013 оноос хойш уламжил болгон зохион байгуулагдж ирсэн UB Food Festival энэ жил 13 дахь жилдээ энэхүү зохион байгуулагдаж өвөд хаалга нээж байгаа маань. За энэхүү арга хэмжээ энэ сарын 26-ныг хүртэл үргэлжлэхээр байгаа маань. Тэгэхээр өнгөрсөн жилийн хувьд бол одоо Узбек хоолноос өөр сонголтгүй. За гандангийн шүл гихчлэн ингээд 5-6 нэр төрлийн хоол гарлаа. Үүдэнд их хэмжээний очор гарч такс төлж ийн гэдэг олон маргаан дагуулж ирсэн бол энэ удаагийн энэ жилийн UB Food Festival-ийн онцлог нь юу вэ? Өнгөрсөн жилийн иргэдийн шүүмжлэлийг хэрхэн засалруулсныг бүгдээрээ сонирхъя. За энэ жилийн хувьд бол одоо нийт 30 гаруй ресторан одоо 18 улс үндэстний одоо хоол бүтээгдэхүүнээр энэ удаагийн UB Food Festivalд оролцож байгаа гэсэн мэдээллийг өглөө ингээд павильонуудаар орж танилцгаая. 2026 оныг нийслэлийн засаг даргаас бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгон зарсан байгаа. Тэгэхээр бид нар бас энэ бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор нэгдүгээр шүү дээ. Хоёрдугаарт бид нар энэ олон улсын хоолны болоод Монголын хоолны соёлыг дэлхийд дахинд болон иргэдэд одоо түгээх зарчмаар энэхүү арга хэмжээг бол зохион байгуулдаг. Энэ чэнэс одоо төдийлөн зайлшгүй энэ арга хэмжээг зохион байгуулснаар бид нэр тийм ашиг олондоо гэсэн ийм зарчим биш. Бид нар энэ соёлыг түгээх зарчим дээр илүү тулгуурлан ажиллаж байгаа гэсэн үг. За түрүү жил бол ямар ч байсан одоо 35 мянган хүн ямар ч байсан одоо үйлчлүүлсэн гэсэн тоо мэдээлэл бол гарсан. Тэгэхээр одоо энэ жил бид нар болохоор энэ чинь нөгөө хоолны маш өргөн сонголттой байгаад байгаа. Тэгэхээр энэ жил бид нар 35 мянга дахиад бид нар 40 мянга ч гэдэг юм уу 50 мянга ч гэдэг юм уу болгохоор илүү зорж байгаа. Энэ жилийн тухайд UB Food Festivalд оролцох ресторануудад 2-оос дээш жил хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулсан.
За мөн мэрэгжлийн үнэмлэхтэй тоглогч нартай байх, фестивалд ажиллах ажилчид нь эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд бүрэн хамрагдсан эрүүл байх, за түүнчлэн эрүүл ах буй хөдөлмөрийн аюулгүй байдлын стандартыг хатуу мөрдөх зэрэг шаардлагуудыг тавьсны үндсэн дээр 30 рестораныг сонгон шалгаруулж оролцуулж байгаа юм а. Эдгээр ресторануудаас Бабилоны түрээс авахгүй учраас энэ жилийн фестивалийн хоолнууд үнийн хувьд харьцангуй хэмд байгаа ажээ. Манай ресторан болохоор UB Food Festival-д 2 дахь жилдээ оролцож байгаа. Манайх Таиланд хооллоор оролцож байгаа. Өмнөх жилүүд ийм агааржуулалт энэ төр бол байдаггүйсэн хоолны. Тэгэд энэ жил бүх павильонуудад агааржуулалт тавьж өгч байна. Тиймээ доторх орчнуудыг маш сайхан шийдэж өгч байна. Дээрээс нь яг энэ том асар дотор жижигхэн павильонууд рүүсээ тавьж байгаагүй дандаа ил задаа хийгддэг байсан. Тэр нь эргээд нөгөө хоол үйлдвэрлэл хийж байгаа одоо газруудаа маш хүндрэлтэй тий бороо ороход эсвэл салхи гарахад ч гэдэг юм уу тий ингээд нөгөө цаг уурын нөхцөл байдлаар шалтгаалаад бас үйл ажиллагаа явуулахад бас хүндрэлтэй зүйлүүд байдаг байсан. Энэ жилийн хувьд болохоор том асар дотор хамгаалагдаад бид нарт маш зохион байгуулалттайгаар оролцож байна. Ер нь бол энд бол яг нөгөө нийслэлээс төрөөс талбай гэсэн юм бол байхгүй. Тэгээ насраа бол барьж өгсөн. Тэгээ бид өөрсдөө нөгөө материалаа гаргаад энд бол нөгөө хоол соёлоо таниулах зорилгоор л юм бол ажиллаж байгаамаа, явагдаж байгаа. Харин нийслэлийн иргэд энэ жилийн хоолны фестивалийн онцлогийг ингэж дүгнж байна. Ер нь өмнөх нь зүгээр дайраад өнгөрч ирсэн үгээс орж үзэж байгаа үзээ. Сая хувьд үнэн хэд гэж байна. Та жишээ нь ямар үндэсний хоол авсан? Дээшээ ер нь хамгийн дээд 15%. 15%-аас доош давгүй боломж. Ерөнхийдөө түрүү жил иржээс нөө гадаад талбайд байсан болохоор жоохон духгүй юм байгаад авшигсан. Гэхдээ хоолны чанар айгүй нодлонгийнх нь онцгой байсан. Энэ жил бол айгүй гоё юм. Ерөнхийдөө үүн бол боломж юм байна. За энэхүү 13 дахь жилдээ зохион байгуулагч UB Food Festival-ын энэ жилийн арга хэмжээ энэхүү нээлттэй хэлээ. За хоолны хувьд бол ер нь бол цаанаасаа зохион байгуулагчдын зүгээс 5-аас 15 мянган төгрөгөөс хэтрэхгүй байх болцлыг тавьсан юм байна. За энэ бол одоо жишээ нь Таиланд хоол байлаа гэж паттай гэдэг хоол байлаа гэж бодоход 15 мянган төгрөгийн үнийн дүнтэй байх жишээ. Энд нийт UB Food Festival-ийн энэ жилийн арга хэмжээ нийт 30 ресторан 18 одоо улс үндэстний хоолоор оролцож байгаа юм байна. Энд оролцож байгаа павильон ресторануудаас нийслэлийн зүгээс түрээс мөнгө аваагүй гэдгээрээ ихээхэн онцлогтой. Тиймээс одоо хоолны үнийн дүнгийн үед харьцангуй одоо зах зээлийн анчнаас бага үнийн дүнтэй байгаа нь үндээс харагдаж байгаа юм. UB Food Festival 2026 арга хэмжээ 4 сарын 17-ноос 26-ны өдрүүдэд төв талбайд 10-аас 22 цагийн хооронд 10 өдрийн турш зохион байгуулагдана. Үзэгчдээ 7 мэдээллийн хөтөлбөр өндөрлөж байна. Хамтдаж анхаарлаа хандуулсан үзэгч танд баярлалаа.